Бурхны бидэнд өгсөн сургамжийг Матай 9-р бүлгийг нээгээд харцгаая. Матай 9-р бүлгийн 27 дугаар ишлэлээс уншъя. Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн Давидын хүү минь ээ биднийгээ өршөөгөөч гэж хашгиран түүнийг дагжээ. Айлд орсныхын дараа сохрууд түүн дээр ирэхэд Есүс тэдэнд намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу гэж асуув. Тэд тийм ээ эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хурч итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. Хамгийн чухал нь итгэлийн чинь дагуу болог гэж хэлсэнд байгаа юм. Бүх зүйл итгэлийн дагуу биелдэг. Энэ бүтэхгүй байх гэж бодвол эцэстээ бүтэхгүй. Өнөөдөр болохгүй бол маргааш Бурхан заавал биелүүлнэ гэж итгээд хэрэгжүүлбэл болно. Энд ч бас Есүс хоёр сохор хүнээс би зөвшөөрөл та нарын нүд нээгдэн гэдэгт итгэж байна уу гэж асуусан. Тийм ээ эзэн гэхэд итгэлийн чинь дагуу болог гэж хэлдэг. Тэд хараа оржээ гэсэн байна. Эзэн минь та бүхнийг чадна гэдэг хэрнээ зүрх сэтгэлээсээ итгэхгүй амаараа л давтдаг бол тэр нь хизээж биелэхгүй зүйл болж хувирна. Яагаад? Энэ бүтэхгүй гэсэн итгэлээр эхэлчихээр тэр. Бүгдээрээ Еврей 11-р бүлгийг нээцгээе. Еврей 11-р бүлгийн 1-р ишлэлээс харъя. Итгэл бол найддаг зүйлсийн маань юу вэ? Бодит байдал. Та бүхэн юу хүсэн найддаг вэ? Бидний хүсэл бол энэ дэлхийн бүх нүгэлтнийг гимшилд хөтөлж хамтдаа мөнхийн Тэнгэрийн хаанчлалд орох явдал юм. Хүсэж найддаг зүйлс боддоор биелэхийг итгэл гэж хэлсэн байдаг. Итгэлд ийм хүч байдаг. Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Библи бидэнд ийхүү зааж байна. Бурхан итгэлийн чинь дагуу болог гэхэд энэ боломжгүй гэд бодчихвол Бурхан боломжгүй болгоно. Тэд авраг биетэй, харин бид царцаа шиг гисгэн. Эргэн тойрныхоо хүмүүсийн итгэлийг мохоож, унгаж байсан тэр нөхцөлч. Үгүй, тэд бол бидний хоол. Яагаад гэвэл Бурхан бидэнтэй хамт байгаа. Харин тэдний Бурхан найсандаа аль хэдийн зогсчихсан гэсэн ийм итгэлээр зоригжуулж байсан. Йошуа, Калеб нарын итгэлийг өнөөгийн бид дахин сэтгэл зүрхэндээ санах хэрэгтэй. Итгэлийн чинь дагуу болог гэсэн Бурханы энэ үг 2000 жилийн өмнөх хоёр сохор хүнд хэлсэн юм биш. Энэ үеийн бид бүгдэд жишээ болгоно. Библиэд үүнийг бичсэн гэдэгт бид итгэх ёстой. Өнгөрсөн үеийн түүх нь ирээдүйд болох зүйлсийн юу болдог гэлээ. Өнгөрсөн бүх түүхийг Бурхан бидэнд сургамж болохын тулд мөн хожим болох зүйлсийн сүүдэр болгон бичиж үлдээсэн юм. Тэгэхээр эдгээр бүх түүхэн үйл явдал бидний үед ч мөн адил заавал биелэх юм. Аль хэдийн биелүүлээд явж байгаа сүмч бий. Бүрэн гүйцэтгэжсэн сүмч бий. Дэлхийд даярах бүх сүм, эцэг эхийн ерөөл ивэл дор, нүдэнд үл үзэгдэх байдалд энэ бүхнийг гүйцэтгэж байгааг зүрх сэтгэлдээ дахин сийлэрэй гэх байна. 진행하고 있다는 것을 다시 한번 마음에 또 새겨 주시기를 부탁드리겠습니다.